Би асуулт асуухгүй зүгээр үг хэлэх гэсэн. Уг нь Занданчтар дарга ерөнхийдөө өөрөө ороод ирсэн бол би энэ засгийн газар шинээр байгуулагдаад үс бүрэлдэхүүнийхээ тухай хуулийг болон дагалдуулах хуулиудаа өөрчилж байгаа дээр нь зөвлөмж байдлаар хэмээн нэг хэдэн үг хэлэх гээд өчигдөр улсын хурлын чуулганы хуралдаанаар төсвийн 2024 оны засгийн газрын санхүүгийн тайлангийн талаар хэлэлцсэн. Тэгээ энэ хэлэлцсэн асуудал дээр маш хариуцлагагүй тоонууд нэлээх яригдсан. Хэрэг эрхлэгийн дарга байна энэ тэргүүн шадар сайд байна, сангийн сайд байна. 15 их найд 719 тэрбум 900 сая төгрөгийн асуудал зөрчил дутагдал алдаатаагаар аудитын тайлангаар илэрч гарч ирсэн. Тэгэхээр энэ төсвийн тухай хуулийн дээр бас байна. Зарчим одоо энэ 5 дугаар зүйл дээр зарчим байна. Хариуцлагатай байх ёстой. 6 дугаар зүйл дээр төсвийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй болох ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч нь томилсон байгууллагын өмнө хариуцлага хүлээнэ. Тэгээд 6-гийн 3 эрх үүргээ доош нь одоо шилжүүлэх боломжтой гэсэн дээд чатныхаа өмнө хариуцлага хүлээнэ. 14-ийн 4 дээр одоо энэ хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Тэгээд одоо 44-ийн 2 дээр урамшуулал өгч болно, хариуцлага нь бас тооцох ёстой. За тэгээд 70 дээр одоо энэ хариуцлага хүлээх ёстой. Энэ одоо ингээд гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэдэг. Жишээлхэд хэрэг эрхлэгийн дарга бол өчигдөр бас тэр хилцүүлгийн үеэр өөрөө хэлсэн. Яг ингээ 30 жил яваад ирцэн юм байлээ гэдэг. Тэгэхээр одоо энэ Зандан шатрын гэдэг тодтголтой энэ ерөнхий сайдын үед хийгдэж байгаа засгийн газар та хэд энийг хариуцлага гэдэг юмыг нэг тооцдог болоод өгвөл та хэд бол яг зүгээр сайд нар ч ба дарга нар ч хин нэгэн томилогдоод үеэ өнгөрөөгд явцдаг. Асуудал нь авилгатайгаа цуг Монголд гайвалж үлдээд байна гэдгийг бас нэг яг энэ та хэд нэг засаг бүрлдэж байгаа энэ үе дээр нэг анхаарад хариуцлагатай ажиллаад өгөрөө гэж та бүхнээс хүсгэсэн.